Ирээдүйд үргэлжилж байх цагийг тайлбарлая. За, future continuous tense гэж. За, чанартай мэдлэг бүтээхийн тулд бид нар ямар ч юмыг яаж бүтээх вэ, юу гэж орчуулах вэ, хизээ хэрэглэх вэ гэдэг шатаараалаа бол баримталдаг гэж байгаа тийм ээ. За, ирээдүйд үргэлжлэж байгаа цагийг will be гэдэг туслахтайгаар та үндсэн үйл үгэн дээрээ ing төгсгөлөө залгаад одоо бүтээчин. За, юу гэж орчуулах вэ гэвэл ерөөсөө үйл үг нь ing-тэй л байвал бид нар ж гэдэг нөхцөлийг оруулж орчуулна. Ж байх болно гэд. За, тэг хизээ хэрэглэх вэ гэвэл ирээдүйд хугацааны хоёр мөчлөгийн дунд эхэлсэн дуусаагүй дундаа үргэлжилж байгаа үйлийг илэрхийлнэ. Тэр үйл явцыг л өгүүлнэ гэсэн үг. За, жишээлбэл this time tomorrow маргааш өдийд I will be playing basketball. We will be playing basketball. Бид нар сакс тоглоод байж явах болно. Жигээ оруулж шít. Тэгээ энэ сакс тоглох гэдэг үйл явц маань эхэлсэн дуусаагүй дундаа үргэлжилж байна гэдгийг л илэрхийлж байгаа. I will be traveling in Japan this time next week. За, дараа 7 хоногийн үдийд би Японд аялаад байж явах болно. Tomorrow between 10 and 11. За, маргааш 10-аас 11-ийн хооронд me and my friends will be going hiking in Bogd Mountain. За, би болон миний найзууд Богдууланд маргааш өдийд тийм үү маргааш 10-аас 11 цагийн хооронд явган алхалт хийгээд байж явах болно гэж. За, will нь урдаа гарахаар асуулт болчихно. Will you be participating at the seminar between Monday and Friday next week? За, чи дараа 7 хоногийн 1 дахь өдрөөс 5 дахь өдрийн хооронд гэж 2 хугацааны мөчлөг авж шít. За, энэ семинарт оролцоод байж явах уу гэж байна. Yes, I will be гэж юугаар тусалсан төгөөр нь буцаагаад хариулнаа л гэсэн үг. Ер нь тэгээд өдийд гэдэг үг орох, тэдээс тэдийн хооронд гэж үг одоо хугацаагаа заах юм бол заавалчгүй үргэлжилж байгаа бүлгийн цагийг хэрэгэлдэг гэж яс ойлгож авах хэрэгтэй. This time day after tomorrow. Нөгөөдөр өдийд гэж шүү дээ. Тийм ээ? I will be working on my translation. Би орчуулган дээр ажиллаад байж явах болно. Therefore, тийм болохоор за энэ угсарсан нийлмэл өгүүлбэрийн цаашаа холбоос учраас урт талд нь цэг таслал, арт талд нь таслал тавиад үр дагаврын заа you can come to see me at that time. Чи тэр үед надтай уулзахаар ирж болно гэж. Tomorrow between breakfast and lunch. Маргааш өглөөний цайнаас өдрийн хоолны хооронд we will be meditating in the nature. Бид нэр байгальд бясалгал хийгээд байж явах болно гэж. Will урдаа гарлаа. Асуулт болно. Will you be planting trees all day long tomorrow? Чи маргааш өдөржингөө мод тариад байж явах юм уу гэж. I think I will be making the main report of the seminar this time tomorrow. За, маргааш өдөрт би энэ семинарын гол илтгэлийг тавиад байж явах болно гэж бодож байна. That's why бас үр дагавар заадаг зүгээр нааша холбоос. Энэ бол хавсарсан нийлмэл өгүүлбэрийн холбоос. Тийм учраас урд нь хойно ямар нэгэн таслал дээр бичихгүй. Тийм болохоор I can't see you then. Sorry. Тийм болохоор тэр үед би чамтай уулзаж чадахгүй нэ. Уучлаарай. За, ингэж бүтээдэг.